намайг Алежо Нэмэрдэн гэдэг 2015 онд Санхүү эдийн засгийн их сургуулийн хамтарсан хөтөлбөрийн бизнесийн эрх зүйн ангийг сонгон суралцаад 19 оны 10 сард төгссөн байгаа. За хамтарсан хөтөлбөр гэдэг нь болохоор 2 жил Санхүү эдийн засгийн их сургуульд суралцаад 2 жил бүгд найрамдах Хятад улсын Далайн хотын Далайны их сургуульд суралцаад бизнесийн эрх зүйч гэсэн мэргэжлэр төгсдөг байгаа. Бид нар одоо Санхүү эдийн засгийн их сургуульд суралцж байгаа хугацаанд мэргэжлийн хичээлүүдэд үзгээ хажуугаар Хятад хэлээр давхар үздэг. Тэгээд 2 жилийн хугацаанд бид нар Хятад хэлний эцгээ 4 гэсэн төвшөнд хүрээд энэхүү шалгалтандаа тэнцснээр Хятад улсын Далайны их сургууль суралцах боломжийг нээж өгдөг байгаа. Намайг болохоор Батбаатар өвгтэй Банзрагч гэдэг. Би 2015 оноос Санхүү эдийн засгийн их сургуультай бизнесийн эрх зүйч гэдэг хамтарсан хөтөлбөрөөр хэлсэн оролцсон. Тэгээ 2017 оноос болохоор бүгд найрамдах Хятад албан улсын Далайны их сургуульд суралцах гээд явсан. Бид нарыг одоо ингэж хамт газарчилж авч явсан болохоор маань техникийн эрхлэгчдээд аваачаад бүгдийг ингээд эхнээс нь ингээд зааж сургаж орох орон байр ингээд сургуультай танилцуул, багш нартай танилцуул ингэж авч явдаг байгаа. Тэгээд суралц хугацаанд болохоор хамгийн эхлээд бид нар очиод за хаана амьдрах вэ, яах вэ гэдэг тийм асуудалтай нүүр тулгардаг. Энд болохоор нөөд сонголтууд байдаг л да. Гадуур байр түрээслэх, өвийн сургуулийн оюутны байранда орох тэгмжлэн. Одоо болохоор манай сургууль шинээр тийм татвар байр баригдсан. Тэр нь болохоор орчин 5 тухтай тийм байр байгаа. Бид нар бол хараахан тэрэндээ амьдарч чадалгүй ингээд төгсөөд ирж байгаа. Одоо та хэдийгээ ингээд сургуульд илсээд ороход тэр байр бол яг ингээд байж байна. Тэгээд хичээлийг болохоор тэнцээ Хятад хүүхдүүдтэйгээ үздэг хичээл байна. Зөвхөн гадаад Япон, Солонгос, Казак, Камбож, Орчин улбаны улсын оюутнуудтай гадаад оюутнуудтайгаа судалдаг хичээл гэж байгаа. Мөн Хятад профессор багш нараараа заалгадаг Хятад хүүхдүүдтэй ордог хичээл, мөн зөвхөн монголчуудаараа ордог тийм хичээлүүд бас байдаг. За хичээлийн тал дээр бол ерөнхийдөө анхан шатнаас нь очоод бид нэр очиж сурахад юм яхаа мэдэхгүй юм байсан л та. Тэгээд тэрийг орчиндон сурах, Монголд ингээд сурах бол Монголд бол яг Хятад хэлний анхан шатны онлайн мэдлэгийг бол миний хувьд бол тийм олж авд юм гэсэн ойлголтыг төрсөн. Яг орчинд нь очиж сурахад бол бас нэлээд тийм өөрчлөлттэй байсан. Одоо яг Монголд бол ингээд эх орондоо байгаа их хэлээрээ ярьж байгаа гэдээ багш нартайгаа ингээд ойлголцоод явждаг. За Хятад очиод болохоор бид нэр ингээд багш нартайгаа тулж ингээд харьцах хэрэгтэй. Тэгээд ойлгохгүй зүйлээ асуух ч юм уу тийм маш олон ингээд найзуудтай болно. Одоо олон орны найзууд гэхээс илүү Хятад найзуудтай болоо. Тэгээд тэднэртэй одоо хичээлийнхаа мэдгүй чадахгүй бүхэл зүйлийг ингээд хамтдаа одоо ингээд асуугаад ингээд харилцан ингээд явдаг байгаа. Тэгээд тэнд очиод бид нар болохоор маш олон урлаг соёлын тэмцээнд оролцож болно. Нээлттэй. Тэгээд хамгийн эхлээд одоо бичиж болохоор оролцоод Далайны одоо гадаад оюутны урлагийн их наадамд оролцсон. Тэгээд энд болохоор солонгос хүүхдүүдтэйгээ хамтарч оролцоод одоо солонгос хүүхдүүд маань дуулаад бидний наадамд үжиглээд ингээд Далайны гадаад оюутны урлагийн наадмаас бид нар ингээд анх очсон үедээ 3 дугаар байранд ороод хүрэл медаль аваад тэгээд тухайн үедээ бас нэг телевизэрэн дээр Далайны телевизэрт одоо ярилцлага энэ өгч ийсэн. Тэгээд дараа нь болохоор бид нэр илтгэлийн тэмцээн гэж байдгийг. Илтгэлийн тэмцээн сургуулиасаа шалгарсан хүүхдүүд нь гадаад оюут Далайны гадаад оюутны илтгэлийн тэмцээнд оролцоод тэгээд явдаг. Тэгээд энд бас бид нэр оролцоод найзуудтайгаа дэмжиж бас ингэ явсан байгаа. Мөн спортын тал дээр гэх юм бол одоо хуулийн тихмээс зохиодог гар бөмбөгийн тэмцээн гэх мэтлэн байдаг. Тэгээд энд бас бид нар оролцсон байгаа. Ерөнхийдөө бас тэнд очиод Далайны Монголын оюутны холбоо гэсэн бас холбоо байдаг. Энэ болохоор ангиас 1-2 хүүхэд ч юм уу те элсэж ороод одоо тухайн үедээ ингээд үйл ажиллагаанд зохион байгуулалт явдаг. Жишээлбэл одоо бид нар 1 семестр 2-оос 3 үйл ажиллагаа зохион те эндээ болохоор бид нар саксны тэмцээн юм уу одоо шинэ жил танилцах гэдэг юу гэдэг ингээд бүхэл зүйлээ хамруулад ингээд зохион байгуулдаг байгаа. Ингэснээрээ бид нар болохоор Далайн хотод байгаа бүх монголчуудаа нэг өдөр цуглуулад за ингээд хооронд нь танилцуулах гэх мэт ийм үйл ажиллагаа явуулдаг. Мөн гадаад оюутнуудтайгаа бас бид нэр төлхөө ингээд хамтдаа хичээл ороод ингээд зөндөө олон гадаад найзуудтай болдог. Тэгээд энэ талаасаа бас орны соёл ч юм уу те ийм зүйлүүдийг таньж мэдэх их давуу талтай байдаг. Тэгээд бид нар Далайнд очсноороо одоо Монголоос эцгээ 4 төвшөнд ингээд хүрээд явдаг бол Далайнд ч бид нар эцгээ 5 төвшнээ аваад мөн Хятад хэл дээр одоо диплома бичээд ингээд төгсдөг байгаа. Тэгээд энэхүү одоо Санхүү эдийн засгийн их сургуулийн бизнесийн эрх зүйн мэргэжлийг сонгосноор биднэрт одоо бий болох давуу талууд маш их байдаг. Зөвхөн ингээд
Монголын хуулийн мэдлэг гэхгүй одоо хятадын хуулийн мэдлэг бид нар ингээд тийм гүнзгий судлаагүй ч гэсэн одоо харахад ерөнхий төвшөндөө ингээд хараад одоо ингээд ойлголтыг авч чаддаг болдог. Мөн тэгээд бид нар тэнд сурч явах явцдаа хуулийн фирм дээр хятадын хуулийн фирмээр очиж бас дадлага хийгээд тэгээд ерөнхийдөө шүүх хурлын танхим шүүх хурл яаж явагддаг энэ талаар бас ойлголттой болоод ингээд төгсөж ирдэг байгаа. Тэнд хятадын 100 төсөө Азаа бүсийн авраг гэдэг одоо тийм сагсаг бөмбөгийн тэмцээнд нь оролцсон байгаа. Тэрэнд нь болохоор одоо 3 дугаар байр эзлээд амжилттай оролцсон. Тэгээд өөрийгөө хөгжүүлэх боломж бол маш өндөртэй. Даялийн хотоо танилцуулъяг бол одоо 7 сая гаруй 8 сая хүүхэн амтай. Уур амьсгалын хувьд бол ер нь бол хятадтай нэлээд дээгүүрт ордог уур амьсгалтай. Чиглэг 3 талаараа далай үрэлсэн тийм байралтай. Тийм орчны хувьд бол ер нь тааламжтай. Тэгээд бид хэд одоо ингэж сая 10 сарын ихээр санхүү эдийн засгийн сургуулийн дипломыг авсан. 7 сарын сүүлээр дундуур болохоор хятадын сургуулиас диплом аваад ингэж ирээд дараа нь ингэж санхүү эдийн засгийн сургуулийн дипломыг авдаг байгаа. Тэгээд бид нар ингэ сургуулаа төгсөөд ажил дээр гарахад эрэлтийн хувьд бол нэлээд тийм боломжийн мөнгөсөн дүгнэлт надад хувьд бол төрсөн. За яагаад гэвэл одоо хятадын эдийн засгийн хөгжил ямар байгаа вэ? Ерөнхийдөө бол хятадгүй юм бол ер нь ховор болчиход байна шүү дээ. Тийм болохоор хуулийн төлөв хятадын хуулийн төлөв мэдлэгтэй ийм одоо мэрэгчлэлтэн төгсөгчдийг бол ерөнхийдөө албан байгуулалтад бол нэлээд сонирхтын байна л гэсэн тийм дүгнэлтэнд хүрсэн байгаа. Тэр ч утгаараа би одоо хятадтай шипи холбоотой ийм хуулийн өмгөөллийн компанид хуулийн мэрэгчлэлтнэр одоо ажилд орсон ингээд явж байна. Тэгээд ерөнхийдөө бид нар ингээд маш олон талын одоо мэдлэгийг бий болгох гэхээсээ гадна бас маш одоо цаг хугацааг ингээд хэмнэж чадна гэж үзэж байгаа. Жишээлбэл бид нар 4 жилийн хугацаанд 2 дипломтой төгсдөг. Тэгээд дээрэс нь одоо хятад хэлний төвшин тогтоох эцгийн 5 гэсэн зэргийг авч төгсдөг байгаа. Тэгээд бидний хувьд болохоор өөрсдөө ингээд олж авсан мэдлэгээ ингээд хоримтлуулаад тэгээд энийг ингээд илүү ингээд ашиглаж чадах юм бол одоо маш олон давуу талууд бидний ирээдүйд ингээд бий болно. Тийм болохоор ингээд санхүү эдийн засгийн их сургуулийн бизнесийн эрх зүйн мэргэжлийг сонгож оролцоорой гэж уриалж байна. 欢迎蒙古财经大学和大洋大学，谢谢大家。Та бүхэн санхүү эдийн засгийн сургуулийг сонгон суралцаарай.